Тэрж ин өрж ин. Хинж. За али. Үй. Энэ гэр ороо юу болцсон юм? Вэ харин энэ дүүч нь янзлах гэсэн чинь хичээл номтой маргааш шалгалттай юм биш үү? Тэг хичээлээ ээжийнхэн тархитлагаагаар хатгаад өндөө чадахгүй. За болил доо хатнаа. Энэ арай хитрнэ. Гү чи энийгээ жоохон янзлаад наа хичээл номоо хийж болно штий. Би маргааш шалгалттай штэ. Гү энэ ч одоо юу удав гэж тээ. Хийж. Гү чи цэвэрлжээч. Гэ би ээжээ ажилтай. Би цаг авцсан шүдний имлэг орох гээд байна ээжээ. Би чадахгүй. Гү наадах чи одоо яасан чангардгүй шүдвдээ. Дээрээс авч чангалаад байна. Ээжээ Би ингэж их чангалуулаад байдаг хүүгийн минь байдаг мөнгөний үрээ дуусгаж байгаа юм байна л да. ээж. Тэр чи 2 сарын өмнө. Өмнөх сар та намайг бас явуулаагүй штий. Наасаа нэг олигтой шүд амтай төрчих нь яадаг байна. Миний охины шүд амыг хардаа. Надаас төрсөн хүн биш үү дээ. Хамгийн өмнө хиймэл. Одоо тэгээ өөр чамд ямар хиймэл юм байгаа вэ? За ээж. Энэ арай хитрнэ. Ахир чин. Би ч өгшөр сонь их юм үзэж өгөхнэ. Ёо бэртээ задууллаа штэ би саястай. Юу болоод байгаа юм бэ? Юу уйлаан бэ ээжээ? Тэр ороо яатсан юм бэ? Чиний энийг хүүгэн чи зодох нь өгшөр сонь их юм үзэхэнтэй. Юу болсон яасан? Хөөе энийг гэрээ цэвэрлчих. Дүүч нь болохоор маргааш шалгалттай гэж жоохон хийх хичээлтэй байна гэсэн. Тэгээд наадах чи цэвэрлчих гэсэн чи зодох нь дүүч байгаагүй яг зохих гэжсэн сая на би өөрөө цэвэрлчих. За. Тэг би хичээлээ дуусгачаад өөрөө цэвэрлчихье гэж хэлсэн штэ ээж. Би одоо өөрөө цэвэрлчих таа. Хайраа. Тэн жоохон юм цэвэрлэхгүй яасан юм дэж чи. Би чамд өглөө ажилтаа гэж хэлээ үстэй. Би тэрийг чи мэдчихэж байгаа штэ тэгээд цаг чи амжихаар л байна штэ. Чи цэвэрлэж болно штэ. Жоохон юм байна штэ. Чи ч одоо ямар сонь зантай юм бэ? Арука хайраа хөөе. За ахаа бити муудалцаа. Би цэвэрлэж. Ням болч. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Протеин тэмлэх давтаа байна. За. Энд зүгүүлж мөхөөсөн мөн аа. Зүгээр үстэй. Комиссийн зүгээр авч байна. Зүгээр хөөрхөн л үгүй шүү дээ. Яасан юм бэ? Тэгэхээр хаа энийх нэг эвгүй харагдчихна би. Инээдээ. Ийш. Зүгээр ихтэй ахын наа чи асуудалгүй. За. Тий. Чи наа чи аппарат зүгээр болоо юм шүү. Тийм үү? Тий. Гажиг засал зүгээр чи аппарат зүгээр болоо. Чи оюутан уу, сурагч уу юу? Би сурагч л таах. Сурагч. Сурагч. 18 хүрээгүй байгаа юм. Хүрэг. Азтай байна. Манай протеин тэмлэг одоо 18 хүрээгүй бүх иргэдтэй ингэж үйлчилж байгаа. Хүүгүү, шимтгэлгүй, урчилгаа байхгүй, орлого нотлохгүй. Сарын 145 мянган төгрөг төлөөд ахын дүү аппаратд болох боломжтой. Тийм үү? Манайд. Тий. Тэгээ дээрээс нь чи хараа шүдний бүх төрлийн эмчилгээ хийлэгчж болно заяа. Гажиг засал, согог засал, за сувгийн эмчилгээ, ломб тавих бүх төрлийн эмчилгээ бүгдийг хийж байгаа заяа ахын дүү. Чи яг зөв газар ирсэн байна. За тийм үү? Хөөе. Яг таны эмчнэрч бат уу? Манай эмчнэр үү? Тийм. Чи юу яриад байгаа юм? Манай эмчнэр ахын дараа Япон, Орос, Куб гэсэн улсуудад дээд боловсрол эзэмшсэн нарийн мэрэгжлийн эмчнэр байгаа заяа. Тэгээ ахын дүү юу одоо чи гэртэйгээ ойрхон салбаруудаар үйлчлүүлэх бол манай протеин тэмлэг 2 салбар байна. Нэг нь натурт байгаа. Нэг нь яармагт. Одоо 3 дахь салбар нээгдэх чинь заяа. Хаан бол юм арт штэ. Замын эсрэгт Накоя мол гэж байдаг штэ. Тэнд 3 дахь салбар нэгтэн заяа. Ахын дүү тэгэл гэртэйгээ ойрхон салбараараа ингээл үйлчлүүлэх явчих гэсэн. Ойлгосноо? Би одоо шүдний аппарат зөвлөх 9 сар зүгүрлэх үү? Би одоо шүдний аппарат зөвлөх 9 сар зүгүрлэх үү? Гоё чи яг зөв сезон дээр ирсэн байгаа хөөе. Одоо хамгийн гол нь хүүхдүүд зуны амралтын 3 сар дээр л яг эмчилгээг авах хэрэгтэй байдаг хөөе. Тэгээд ер нь бараг 9 сард ингээд үр дүнгээ өгөөд бараг аппарат зүгээр болоод орно гэсэн. Гоё. Энийгээ л яах вэ? Энийгээ л гэж байна. За
Баярлалаа. За өнөөдөр очиод ээжтэй хэлчих заяа. За ээжигээ дагуулад байна. За. Дээжигээ дагаад ирэх. Баярлалаа. За. Үшээр чи яава. Харин тийм ээ. Аппарат хэлэх чинь наадах жангалуулж мангалуулт юм. Энд байна. Бага хор боож өглөө чи. Нэр хүлээж за. Хайраа. Зүгээр цааш. За одоо болно шүү дээ. Арай чангалуулчихсан шүү дээ. Илүү харин чангарсан шүү дээ харъя. Үгүй. Хай. Минээр хөөрхөн инээдэг шүү дээ. За харилгаа инээч. За инээр. За гоё л болцсон байж шүү дээ. Хайраа. Одоо болно за. Манай нөгөө хоёр хайччуу. Яачуу. Юу. Ахаа чи энэ нэг муухай өгнөөс салгаж байсан. Тийм ээ. Одоо ингэ заяа гэж. Орой таа биш тий. Би ингээ бага хахад намайг ингээ бургоо хэмээн төлхөнгөд би албаар унаад тэгээд багш тагнуулчдаг байсан аахгүй. Та их тэрэн шиг ингээд ахыг орж ирэнгүүт ингээ газар унцсан уйлцсан байж заяа. Тэгээ ах чи итгэх болов. Итгэн штэ тэгээ яасан ийс ингээ асуунгууд нь би анаа төлөгцсөн гэлч. Болж нь. Яг болно. Альтайхан санаа биш. Харин ёо манай ажлын газар нэг гоё ихч байна баян. Зөнгөтэй. Тэрнээс болгочих юм бол хоёулаас амар гоё юм шүү дээ. Тийм үстэй. Тэгэл тэр хүүхэнтээс болгочих юм бол хоёулаас амар гоё амьдрах нь шүү дээ. Өссөн юм авахуулаад. Юу Ээж заваад явах тий. Би зүгээр өөрөө явчих. Би ээжийн хараар татаж өсөөгүй. Гэтэ би таныг миний төрсөн ээжийг хандах болов гэд удаан хэлсэн. Ахиж танаа гэрт хизээч ирэхгүй. Хоёрташ нар юу ч ярих